Энэ удаагийн нэвтрүүлгийг хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс хамгаалах урьдчилан сэргийлэх чиглэлээр бэлтгэлээ. Хүүхдийн аюулгүй байдал тэдний гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ямар хүн болж төлөвшөх, аюул осол эрсдлээс хамгаалах хэсэг нь томчуудаас хамгийн их шалтгаалдаг. Нийгмийн амьдрал дээр бие хүн болж төлөвшгөр яваа хүүхэд багчууд маань маш олон нөхцөл шалтгаанаас үүдэж буруу зам руу татагдах, гэмт хэрэг зөрчил үйлдэх, түүний хохирогч болох тохиолдол байсарана. Улсын хэмжээнд насанд хүрээгүй хүмүүсээс 2017 оны эхний 8 сарын байдлаар нийтдээ 594 гэмт хэрэг үлдгэсэн байна. Үүнээс бусдын эд хөрөнгийн хулгайлах гэмт хэрэг 289, хүний эрүүл мэндийн халдшгүй байдлын эсрэг гэмт хэрэг 130, дээрэмдэх гэмт хэрэг 60, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг 25 бүртгэгдсэн байна. Харин гэмт халдлагад 1029 хүүхэд өртөж хохирсон байна. Тэдний 158 7 хүртэлх насны, 272 нь 8-аас 13 нас, 599 нь 14-өөс 17 насны хүүхэд байгаамаа. 421 хүүхэд буюу 40.9% нь охид байна. Гэмт хэргийн халдлагад өртөж хохирсон хүүхдийн 105 нас орж 492 нь бие махбодоо ямар нэгэн гэмтэл авчээ. Харин тэдний бяцхан оюун ухаан хичнээн өвдөж гэмтсэнийг судалсан судалгаа одоохондоо бидэнд алга. Энэ бүхэн бидний анзаарч орхиж боломгүй тоо юм. Цагдаагийн ерхий газраас хүүхдийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр одоо цаг үетэйгээ уялдуулаад тодорхой төрлийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлүүд одоо арга хэмжээнүүдэд зохион байгуулдаг байгаа. Сая хичээлийн шинжил хэлсэнтэй холбогдуулаад хичээлийн шинжил замын хөдөлгөөн гэсэн нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд одоо 8 сарын 25-наас эхлүүлээд явж байна. Арга хэмжээний хүрээнд хүүхдийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр одоо нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагууд маань Тарьяа нутаг дэвсгэр дээрээ гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр машин болон явган эргүүлэлтийн чиглэлүүдийг ажиллуулж байна. Өсвөрийн цагдаа бүлгийг ажилуулах зорилгоор одоо нэгдсэн улсын хэмжээнд журамтай олоход маань цагдаагийн ерхий газраас бас өсвөрийн цагдаа бүлгийг ажилуулах үйл ажиллагааны журам гэж журмын төслийг боловсруулад сууль зүйн яам руу явуулсан байна. Цагдаагийн байгууллагаас хүүхдийг хамгаалах гэмт хэрэг зөрчил болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, иргэд аж ахуйн нэгж, эцэг эхчүүдтэйгээ хамтран зохион байгуулж тодорхой үр дүнд хүрч ажилласаар байна. Харин эцэг эх та хүүхдээ хэрхэн хамгаалж байна? Тэднийг сонсож, ойлгож, зөвлөж чадж байна уу? Энэ чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулдаг байгууллагуудын төлөөлөл ийхүү ярьж байна. Зөвхөн өмс говц идэх хоолоор нь хангачвал болоо гэд тухайн аюулгүй байдал хөгжлийг зөвхөн сургуульд даатгаад байдаг. Үүнээс болоод хүүхэд гэмт хэрэгт орооцолдох, уруу татагдах, цаашлаад эрүүл мэндийн бас ноцтой хохирлуудыг учирсан ийм судалгаа бас эрүүл мэндийн байгууллагаас гаргасан санал зөвлөмжүүд бас үүнээс зөвлөмжөөс харагдаж байна л да. Тэгэхээр зэрэг эцэг эхчүүд маань ер нь хүүхдээ сургуулийн орчинд зөвхөн найдахгүйгээр гэр бүлтэй байхдаа хэрхэн найз нөхдөйгөө эвтэй байх уу? Яаж бие биендээ тусалцаатай дэмжлэгтэйгээр хамтарч ажиллах уу? Ер нь нийгмийн хамтын амьдрал гэдэг чинь хамтын амьдрал бие биенээ дэмжихээс эхэлдэг шүү. Ёс зүй маш их чухал шүү. Багшигаа их сайхан хайрлаарай. Найз нөхдөйх тус тэмтэй байгаарай гэсэн энэ нийгмийн энэ амьдралын үнэт зүйлүүдийг ойлгуулснаар эргээд тэр хүүхэд маань эцэг эхтэй хүндэтгэлтэй хандах, эргээд амьдралдаа хариуцлагатай хандах гэх энэ олон зүйлүүд урган гардаг юм аа. Хүүхдтэй хараа хяналтсан тавих хэрэгтэй. Тэгээд ангийнхан багштай бас хамтарч ажиллах хэрэгтэй. Сургуулийн захиргаа. Тэгээд эцэг эхчүүд нь өөрсдөө сайн анхаарал тавих хэрэгтэй л гэж байна. Тэгвэл ямар нэг эрсдлээс бол хамгаалагдана гэж бодож байна. Яг ойл болохоор хүүхдтэйгээ нээлттэй ярилцаал тий. Яг өөрт нь юу хэрэгтэй байна, ямар байна гэж өөрсдийнх нь саналыг сонсож байгаа шүү дээ. Тэгвэл тэрний үндсэнд барь харилцдаг. Манай хүүхдүүд бол гайгүй. Хүүхэд ихэнх цагийг сургууль дээрээ найз нөхөд багш нарынхаа дунд өнгөрөөдөг. Хууль журам сайн мэдхгүйгээс гадна гинэн томоогүй зангаасаа болж санамсаргүй байдлаар сургуулийн орчинд гэмт хэрэг зөрчил толгойдох тохиолдол байдаг. Иймээс хүүхдийг болзошгүй эрсдлээс сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас сургуулийн захиргаатай хамтран ярилцлага уулзалтыг тогтмол зохион байгуулдаг. Нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн 1-р хэлцээс тус дүүргийн 28 дахь сургуулийн ахлах ангийн сурагчтай уулзалт зохион байгуулах үеэр бид сурвалжлага бэлтгэлээ. Манай сургуулийн хувьд бол скул полицийн эргүүл өсвөрийн цагдаагийн эргүүл хамтран ажилладаг. Эцэг эх багш сурагчид хамтарч ажилладаг. Үүний цэцүү ер нь хамгийн гол нь эцэг эхийн үүрэг оройлыг илүү их нэмэгдүүлэх шаардлагатай байна. Багш 40-50 хүүхдийг тэрийн болгон бас хүрч
ажиллахад хэцүү. Түүн дээр эцгийн дэмжлэг үзүүлэлт зах хэрэгтэй. Эцэг эхүүд бас тодорхой хэмжээгээр ажиллаж байгаа. Гэлээ гэхдээ 100% бас хариуцлагатай ингэж ажиллаж өгөхгүй, оройд хүүхдээ авахгүй, оройдуулах юм уу? Эсвэл хүүхэд нь одоо ганцаараа ирж очих юм уу? Ийм шаардлага байд юм байлээ. Цаа талын судлаад үзэхээр бас амьдралын шаардлагач байгаа юм байлээ. Энэ тал дээр л одоо илүү их үүргэжүүлж, хариуцлагажуулж, гараас гарт өгдөг энэ ажлыг одоо 100% болгох бол одоо бага насны хүүхэд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх бас боломж гарц байна л гэж харж байна. 17 оны 9 сарын байдлаар бол 57 гэмт хэрэг насан турш хүүхэд холбоотой шалгагдсан байгаа. 45 гэмт хэрэгт оршигчоор хүүхдүүд бүртгэгдэн шалгагдаж байна. Гэмт хэргийн хувьд зонхлон холбогдож хорж байгаа гэмт хэрэг нь хулгайн болон дээрэн бусдын бие махбодод гэмтлөвчүүлэх гэмт хэрэгүүдэд холбогдож хохирдог тохиолдлууд бол хөвчлэн зонхлон бүртгэгдэг. Зарим төрлийн цөөн төрлийн гэмт хэрэгүүдээр бол бас бусад төрлийн гэмт хэрүүдэдээс холбогдсон шалгагдаж байгаа. Насан турш хүүхдүүдийг гэмтрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бол цагдаагийн байгууллагаас болон төрийн бус байгууллагатай хамтран тодорхой хэмжээний арга хэмжээнүүдийг зохион байгуулж ажиллаж байгаа боловч бас зарим талаас бол эцгийн хараа хяналт юм уу сул байгаа нь бас ажиглагддаг. Эцэг эхчүүд багш сурган хүмүүжүүлэгчид хүүхдтэй нээлттэй харилцаж, тэдний бодол санаа, хүсэл мөрөөдлийг нь сонсож, ойлгож, асуудал бэрхшээлийг давах арга замыг хамтдаа тодорхойлж, зөв сайн үеийг дэмжиж, урамшуулж авах нь хүүхдийг аливаа эрсдэлт үйлээс сэргийлэх, зөв бие хүн болж төлөвшөхт нь чухал нөлөөтэй гэдгийг сэтгэл зүйчид ярьж байна. Хүүхдийг ерөөсөө хэн хайрлах ёстойг бол хамгийн ихэнд бол эцэгхийн хайр байх ёстой. Тэгээд одоо сургуульд явж байгаа сурагч гэдэг утгаар нь тэр хүүхдийг багш нь хайрлах ёстой. Тэгээ хүүхдийг ер нь гол одоо хайрынхаа төвд байлгадаг хамгийн одоо гол чухал хоёр хүчин зүйл бол ингээд тодорхойлох хэрэг эцэг их багш хоёр байгаа байхгүй юу. Тэгэхээр хүүхэд маань одоо энэ гэмт хэрэг зөрчилдөөс урьдчилан сэргийлэхэд ер нь бол мэдээж багш одоо сургуулийн зүгээс хүүхдүүдэд тодорхой хэмжээний ангийн ажил дээр ч юм уу янз бүрийн одоо яриа зөвлөгөө өгж байдаг. Мөн эцэг их ч гэсэн бас би бол өгдөг л гэж бодож байгаа л да. Гэхдээ ер нь бол яг одоо албажуулаад аль бие осны ээж аав нь одоо хүүхдүүдэд гудамж салбарт явахт нь ингэж яв, одоо сургуульд одоо багш нар нь одоо бас гадуур дотор ингэж яв, найз нөхдөдөө ингэж хайрц гэдгээс гадна ер нь бол хүүхдэд гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх биеэ зөв авч явах тал дээр аль тал нь анхаарах халамж тавиад хүүхдүүдийн нас биений онцлогт нь таарсан тийм одоо зөвлөг өгдөг байх хэрэгтэй гэж бодож байна. Хүүхдийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь зөвхөн цагдаагийн байгууллага, сургуулийн үүрэг биш, эцэг их асран хамгаалагч, бусдад төрийн болон төрийн бус байгууллага цаашлаад насанд хүрсэн хүн бүрийн анхаарах ёстой асуудал байдаг. Сүүлийн жилүүдэд хүүхдийг сургуулийн орчинд үйлдэгдэг гэмт хэрэг зөрчил, ялангуяа зам тээврийн ослол хэрэгээс урьдчилан сэргийлэхэд үр дүнгээ өгч байгаа нэг ажил бол сургуулийн эргүүл. Сургуулийн эргүүл сүүлийн 3 жилийн турш амжилттай хэрэгжиж байна. За эцэг хэргүүл маань 21 аймаг 9 дүүрэгт бол одоо үндэсний хэмжээнд цагдаагийн ерхий газартай өдөр хамтарч бол одоо хэрэгжүүлж эхэлж байна. Тэгэхээр энэ дээр бол эцэгхийн эргүүл ажилласнараа нэгдүгээр гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоо өнөөдөр сайжирж байгаа. Өнөөдөр урд нь юу гэдэг юм магадгүй эцэг эхчүүд сургуулийнхаа үүдэн дээр очиод хүүхэд нь ямар аюултай нөхцөл байдал байдаг тухай ч юм уу эсвэл эцэгхийн одоо хүүхдээ ямар нөхцөл байдал сурдаг тухай мэдээлэл байхгүй байсан өнөөдөр хагас өдрийн цалинтай чөлөө аваад жилд нэг удаа бол тэр эцэгчүүд маань өөрийнхөө сургуулийн орчинд хагас өдөр бол ажиллаж байгаа. Ингэснээр эцэгчүүдэд маш олон зөрчлүүдийг бас гэмт хэргийн шинжтэй, захиргааны шинжтэй маш олон зөрчлүүдийг бол илрүүлж чадсан. Ганц жишээ хэлэхэд одоо сургуулийн одоо ойр орчим замын хөдөлгөөнийг аюулгүйг зохицуулж явах явцдаа тэнд одоо дэмжин туслах үүрэг гүйцэтгэхдээ бол одоо яаж юм гэхээр одоо хүүхдийн амь насыг аварсан байх жишээтэй. Зам сургуулийн ойр орчимд хулгайн буй булаалтын хэрэг үүсэд тухайн зүйлийг хараад тэр зүйлийг бол хулгайн зүйлийг одоо талсан зогсоосон байх жишээтэй. Хамгийн гол нь сануулж хэлэхэд энэ одоо манай эхээцүүд нар өглөөдөө хүүхдээ машин дээр хүргэж ирж байна. Машин дээр хүргэж ирээд эрэхтэй хүүхдийг эрсдлээс хамгаалаад машинаасаа буулгаад сургуулийн хаалгаар оруулж ирж сурах бол хамгийн нэгдүгürt. Ялангуяа олон машин зэрэг ирэхээр зэрэг машинуудын тэр хоорондын хөдөлгөөө энэ одоо машин тавих замын асуудлын сургуулийн гадах орчим жоохон тийм баг байгаа шүү дээ. Энэ дээр бол одоо маш их анхаарах хэрэгтэй. Энэ одоо аав ээжин дээр машиндаа ирж байгаа, машинаар хүргэж ирж байгаа эцэг эхүүд хүүхдээ машинаас буулгаад сургуулийн хаалгаар орохдоо аюулгүй байдлыг бол маш сайн хангах хэрэгтэй. Нийслэл орон нутгийн сургуулийн эргүүл нь өөрийн болон бусдын хүүхдийг болзошгүй аюул ослоос хамгаалах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүрэг гүйцэтгээ зохисгүй, өөрийн хүүхдийнх нь суралцдаг орчинд гадны ямар эрсдэл байна, түүнээс үр хүүхдээ хэрхэн хамгаалах талаар бодит мэдээлэлтэй болж байгаамаа. За би одоо сая энэ сургуулийн захиргаар ороод өнөөдөр үүрэг гүйцэтгэх үүрэг чиглэл авлаа.
Миний хувьд бол одоо энэ сургуулийн ойр орчимд гарч болох одоо хулгай дээр юм. Тэгээд автос бол одоо юу гэдэг те хүүхдийн гин таллагаас хамгаалах чиглэлээр үр гүйцэтгэх юм байна. Тэр дотор одоо тэгээд энэ ойр хавийн дэлгүүрүүд тамхи ширхэлж гин үү буюу те хүүхдэд тамхи зарж гин үү? PC тоглоомуудаар хүүхдүүд орж олноороо тоглож гин үү? Энэ сургуулийн орчимд бас хүүхд залилан хийх магадaltaй гэж байна. Тэгэхээр тэрийг бас маш их анхаарах хэрэгтэй байна. Хүүхдүүд бөөнөрөө бас цугларах нэгээ бас дээрлэхээ бас гардаг юм шиг байна. Тэрийг бас анхаарах хэрэгтэй байна. Тэгээд тиймэрхүү чиглэлээр л ажиллах юм байна да. Тэгэхээр нийт эцэгчүүдтэй хэлэхэд одоо нэг өдрийг хүүхдүүдийнхээ төлөө зарцуулаад сургууль дээр нь ирээд тий хүүхдийнхээ сурч удирдах байгаа орчинд нь танилцаад тэгээд одоо юу ахал хүүхдийнхээ төлөө бас нэг өдрийг зориулаарай л гэж хэлэх байна. Хүүхдийг одоо яг уламжлалтай зан үйлээрээ хүмүүжүүлж байсан л да. Одоо шууд бол хүүхдийн ширүүхэн дугаарууд одоо хүүхдийн эрх төсөглөө гэдэг байх болсон юм байна. Гэхдээ зөрчихгүй байна гэхлээр зэрэгсэн бас арга байхгүй юм болсон юм. Гэхдээ одоо ер нь энэ одоо бол одоо энэ хотоо суурин газар одоо машин тэрэг замын хөдөлгөөд эндүү их болсон юм байна. Хүүхдийг ер нь 4 5 6 дуу анги хүртэл ер нь гаргаж болохгүй болсон. Тэгээ манай залуу эцэг эхчүүд бол яг л ажил төрөлтөл байдаг юм байгаа. Энэ рүү оруулж ирээд хүүлж ирээд дамдаар болгож явдаг л. Эмээ өнөр бол ер нь байнга зөө тийм л шалдаг юм. Тэр нь зөв. Тэгээд энэ замын цагдаагаар энэ дээр нэг хяналтанд гаргаж байна. Энэ бол их зөв ажил. Би одоо энд 2 3 жил хийчихэж байгаа. Энэ байхгүй бол энэ зам чинь олон хүүхэд зорчин энэ машин тэрэг их явна. Энэ бол зөв ажил нь сургуулиуд зохиогдож байгаа юм байна. За 9-р сарын 1-ний өдрөөс хойш буюу энэ 12-ны өдрөг хүртэл за Замтээвэр хосод нийслэл хотын хэмжээнд Замтээвэр хосод нийтдээ 37 хүүхэд ямар нэгэн байдлаар өртөж гэмтсэн байгаа. За үүний дийлэнх нь буюу 29 ягуун зорчигч, за 8 зорчигч хэлбэрээр Замтээвэр хосод ихэнх өртөж байгаа. За ингээд эдгээрээ насны байдлаар нь авч үзэх юм бол дийлэнх нь 0-аас 10 хүртэлх насны хүүхдүүд Замтээвэр хосод ихээр өртөж байна. Өөрөөр хэлбэл замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд бол за 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хөнгүүгээр замын хөдөлгөөнд оролцуулахыг хоригдсан байдаг. Тэгэхээр энэ ихтэйд болон ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулаад за цагдаагийн байгууллагаас бага насны хүүхэд за гэмт хэрэг төртгөөс за тэр дундаа энэ замын Тээврийн хосол хэрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр за 8 дугаар сарын 25-ны өдрөөс эхлээд за хичээлийн шинэ жил замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нэгдсэн юм аяныг улсын хэмжээнд хэрэгжүүлж ажиллаж байна. За энэ арга хэмжээ маань 9 сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх төлөвлөгөөтэй байгаа. За энэ уг арга хэмжээний хүрээнд бага насны хүүхдийг зам Тээврийн хосол хэрэгээс урьдчилан сэргийлэх ажилд за эцэг их болон бусад ийм төрийн бас байгууллага аж ахуйн нэгж байгууллагуудыг ихээхэн татаа оролцож байгаа. Замаар гарахтаа одоо баруун зүүн тийшээ болно сайн хараад эсрэг урсгалаас ирж байгаа машиныг хараад тэгээ гарч болно ногоон гэлээрээ гараарай гэж. Би болохоор нөгөө улаан гэрлэн дохоог хараад гараа өргөж гарахгүй бол нөгөө зарим жолооч нар харахгүй ингээд нөгөө галзуу шиг хурдаа нэмээд дайрчих гэдэг. Гэмт хэрэг зөрчилд холбогдож цагдаагийн байгууллагад шалгагдж байгаа хүмүүсийн дунд сургуулийн сурагчийн дөрөв хувцастай цүнхээ тэрсэн хүү зогсож байхыг харах харамсалтай байлаа. Хүүгээ буруу хүмүүстэй нийлэн ийхүү алдаж авах ээж аав нь мэдэхгүй. Таны хүүхэд хэн болж хүмүүжих, ямар замаар явах нь өөрөөс тань шууд хамаарна. Өөр хүүхэдтэй хараа хяналт тавьж цаг зав сэтгэл гарган ярилцаарай эцэгчүүдээ. Зүгээр өчтөр найзуудаараа дөрөвлөхний гараад тэгээд пяв тэгээд ярьж байгаа. Тэгээд пяв бол тэгээд тасарсан. 12 настай. 7 дахь анги. Өчигдөр нөгөө би биогоос бүр иржээс чи нэг ах нэг 5 6 хүүхдүүд надад Монголуулаа. Тэгээ би эднэртэй тарлцсан. 12 настай төр ингээс гарцсан. Тэгээ өнгөл гадар бол тэгэл хаяа тэгэрт иртээ. Аав иш төнөртэй. Эгчтэй. Эгч хатаа. Таны хүү охин яг одоо хаана байна? Хинтээ найзалж нөхөрлөж байгааг нь та мэдэх үү? Тэр юу хүсэж мөрөөддөг, түүнд ямар хэцүү асуудал тулгараад байгаа, ямар сайн үйл хийснийг яагаад инээмсэглэж байна? Аав ээжийнх нь урмын үг, дэм тус хэрэгтэй байгааг та мэдэх үү? Та ч гэсэн хүүхдээсэн ирээдүгээ хамтдаа харилцгаая.